Минь төргий. Зүрх судасны үндэсний төв байгуулагдах юм байна 2029 онд. Манай сайд байгаа тий? Бага. 32 онд. 25-аас 29 онд л гэсэн тийм маш юм санагдаад. За тэгээ 119 ортой юм байна. Мис заслын 8 өрөөтэй юм байна. Тэгээд 34.9 сая долларыг төгрөгөөр шийдвэрлэл 121.2 тэрбумаар баригдаад дээр нь 94.7 тэрбумаар тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар орж ирээд тэгээ одоо бас энэ Люксембургийн их гүн тулсаас бас тусламжаар тоног төхөөрөмжүүд орж ирсэн тэрийг нь тохирохыг нь шилжүүлнэ гэд тэгээ ингэ явж байгаа юм байна. Одоо софер хүү 4.18-тай гээд 1.6-аар нэмэл 5.78%-тай. За ингэ яваад хахаар за эргээд хэдэн төгрөг улсын төсөв дээр урсгал зардал дээр тавигдах юм а гэдгийг нь харж үзье. Тэгээд энэ мэдээллийг тэгэл бодож үзэхэд тэр энийг асуух гэдэг сангийн яамнаас яг энэ төсөөлөл зүг байна уу гэдгийг нь асуун шүү. За эхний 4 жилдээ бид нар бол одоо үндсэн дээлээсээ төлөлт явахгүй Монгол мөнгөөр 7.2 тэрбум төгрөгийг одоогийн аншаар жил болго өгөх юм шиг байна. Тэр 27 оны төсөв дээр урсгал зардал энэ төсөлтөй холбоотойгоор 7.2 тэрбумаар нэмэгдэх юм байна. За 5 дахь жилээсээ ахуулаад үндсэн зээлийн төлбөртөө яваад оронгууд 17.2 тэрбум төгрөг бид нар төлөх юм байна. Тэгэхээр Монгол улсад ер нь мөнгө байгаа юм шүү. 119 ортой эмнэлгийн барилга барих гэж бид нар 121 тэрбум төгрөгийг гаднаас зээлээд дээр нь буцалтгүй тусламжаар 94 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж аваад 119 ортой шүү дээ тий. Тэгээ буцаж жил болгон бид нар эрхчлээс хулаад урсгал зардлаа 7.2 тэрбумаар тэлэх гэж шít манайхаа. Урсгал зардал дээрээ тавигдахгүй тэгээ өөр хаана тавигд. Тэр мэдээлэлээ тэгээ таад өгөх хэрэгтэй шít. Зээлийн эргэл төрөлтөөр харагдсан юм лөө. Тэгээ 17 оны техник эдийн засгийн үнэлгээ гээд байгаа. Тэр энэ их одоо биднэрт байгаа эрхчлээс 7.2 тэрбумыг буцааж өгөх гэж байгаа юм бол энэ мөнгөө одоо эмч нарынхаа цалин эднэр дээр оруулах хэрэгтэй шүү. Би тэгж нэг попрод байдаг хүн биш л дээ. Гэхдээ л энэ хөдөө орон нутгаар явахаар эмч нарын багш нарын цалин бага байгаа нь үнэн шүү дээ. Бид нар үнэхээр л мөнгөтэй байгаа юм бол тэр чиглэл рүүгээ хандуулсан дээр биш үү. Тэгээд би одоо сайдаас уучлалт хүсгээд л байна л да. Хангалттай мэдээлэл үнэхээр шаардлагын талаар мэдээлэл байхгүй байгаа үед гадаад зээлийн ингэж ихт хэлээд л эрх жилүүдээс бид нар 7.2 тэрбум тэгээ 4 дахь 5 дахь жилээс 17 тэрбумыг ингээд л энэ зээлэнд өгөөл явах нь л да. Тэн дээр ихлээд яг энэ тооцоол зөв байна уу? Сангийн яам хариулаад өгөх байхаа. Тэгээ дараа нь доторвол. За сангийн яам тодорхой хариулаарай. 2 номер. За тулгаа уян гишүүний асуулт дээр л энэ урсгал зардал дээр уян гишүүний хүүгийн төлбөр л орж байгаа. Үндсэн төлбөрийн эргэн төлөлт бол ерөнхийдөө урсгал зардалд ордог. Хүүгийн төлбөр бол юу яа түрүүн бас өрн туян гишүү яаж байна. Одоо яг жил болгоноор хэдийн хэмжээний зардал урсгалаас гарах юм үндсэн төлбөрт хэд яхан бид нар тийм хүснэгтлээ төргүүлээ. Гэхдээ яг одоо хариулахад бол хүүгийн төлбөр бол жил болгоно 1 сая орчим доллар эргэн төлөгдөх юм байна. Тэгээ энэ нь болохоор нөгөө нэг үүргийн гүйцэтгэлээрээ буураад явна. За эхний 8 жил бол хүүгийн төлбөр сая доллар төлөгдөн. Тэгээ энэ буурч аваад явсараад илэгдээд ингээд дуусах ийм скежлтэй байгаа. За энэ мэдээллийг бас хүргүүлье. За ер нь бол энэ онд бид нэр хүүгийн төлбөрт 1.2 их найд байгаа. Иргэчл 1.3 их найд байна. Тэгээд ерөнхийдөө 28 он хүртэл хүүгийн зардал бид нар 1.3 их найд тийм зардал багтаана гэсэн ийм тооцоол хүрээний мэдээлэлтэй хамт хийсэн байгаа. Тэгэхээр хүүгийн төлбөр дээр бол засгийн газар бол ингээд доктортой энийг хадгалаад явах. За энэ дээр юу нөлөөлж байгаа нэхлээр мэдээж валютын ханшны нөлөөлөл нэмэгдэж байгаа. Тэрнээс бусдаар бол засгийн газрын авч байгаа зээлийн ашиглалт, эргэн төлөлт, хүүгийн төлбөр бол доктортой явж байгаа сүүлийн жилүүдэд. Чимбүрсэд. За уянга гишүүнээ бид бол бүгдээр салбар бүрдээ иргэдийнхаа цалин үрсийг нэмэгдүүлэхийг бол чин сэтгэлээс хүсэж байгаа. Гэхдээ боломж одоо байхгүй шүү дээ. Өнөө жил 26 онд бид мөнгөтэй юм уу? Мөнгө байна уу? Байхгүй байгаа байхгүй.
Өнөөдөр бид ард иргэдээс аль салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үү гэдээ асуухад эрүүл мэндийн салбарт гэсэн. Бидэнд олдож байгаа боломжтой төсөвдөр санхүү хамгийн бага очих зардал бол бид ийм л юм байна. За нөгөө талаасаа бид бас нэг зүйлийг ойлгох ёстой шүү. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн дээр засгийн газрын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 38%-аас хэтэрч болохгүй. Тэр дотроо урсгал зардал 24%-аас их байж болохгүй. Тэгэхээр бид бас энэ дээр бас их олон зүйлийг бодох хэрэгтэй байна. Их хурлын гишүүдтэй ялангуяа эдийн засгийн байнгын оронд би байгаж байгаа учраас та бүгдээс хүсэж байгаа зүйл бол бид одоо энэ санхүүгийн бүртгэлийн арга ялангуяа эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн сан хоёр буюу иргэдээс хурааж авж байгаа Тодруулсан уян гишүү. Тэг сангийн яамнаас тэр нэгдсэн өснөгтэй хүлээж $1 сая бол их гэж харагдаж илээ. Тэгээд $1 сая гэж бид нарт хариулаа суужиж болохгүй шүү дээ. Эхний зээлийн хүүндээ тэдийг өгнө гэд. Тэгээд тэрийг бас харъя. Тэгээд 26 онд алдагдaltaй төсөв батлагдах гэж төсөл орж ирснийг энд сууж байгаа бүх улсын хурлын гишүүд мэдж байгаа. Гэхдээ 27 оноос энэ хэрэг зээл гарчих юм бол бид нар $2 сая гэж бодоод үзэхэд 7 тэрбум төгрөг бид нар төлөх байхгүй. Тэгэхээр одоо бид нар 26 он мөнгө байхгүй. 27 оноос тэгвэл тэгээд энийг одоо эмч нарынхаа цалинт нэмжил та. Гэхдээ чи биднэрт мөнгө байгаад буцаагаад мөнгө төлөх гээд ч 7.2 тэрбум. Тэгээ энэ сууж байгаа улсын хурлын гишүүдтэйгээ санал нийлэхгүй байх бас болно шүү дээ, тий. Ингээд яаж бодсон гэсэн одоо энэ зээл олдож байгаа дээр нь авчиг гэдэг менталити бол буруу баг. Асуулт биш шүү. За Чимбэр сайд. Тэгэхээр бид зээлээр бол мэдээж одоо урсгал зардлаа нөхөөд цалин хөлс нэмж болохгүй л дээ. Тэгэхээр миний түрүү хэлдэг санаа бол бид аль болохоор одоо энэ бүртгэлийн журам дээр иргэдийн даатгалд өгж байгаа мөнгийг урсгал зардал дээр тооцдоггүй байхын тогтолцоог яаралтай хийхгүй бол бид энэ цалин хөлс нэмэх боломжоо нөгөө хязгаараараа төсвийн хязгаараараа богоод байгаа шүү дээ. Гэхдээ бас нэг ийм буруу ойлголт байхгүй. Би тэгтээ тэгж бодохгүй байна. Зүгээр нэг чухал асуудал бол бид мөнгө байгаад байхад нь ажилчдынхаа цалин нэмэхгүй байхын байшин сав барих гэж байгаа мó гэж ойлгоод бас очихгүй. Тийм биш шүү. Мөнгө байхгүй байгаа учраас зээл тусламжаар хүмүүнлэг нийгэмд хэрэгтэй зүйлийг санхүүжуулах хөрөнгө оруулалтыг гадны нэн хөнгөлтэй зээлүүдээр хийж байгаа гэдгийг бас зориуд энд тодтогч хэлье. За хариулт хангалтгүй гэж үзэж байгаа учраас уян гишүү. Тодруулсан. Тэгээ би бас нэмээд зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Одоо зээл аваад цалин нэмэх гэдэг асуудал юу ч яриаггүй байна. Хэрвээ зээлээ авчих юм бол ирэх жилүүдээс 27 оноос бид нар зээлийнхаа хүүний төлөлтөд 7 тэрбум төгрөг төлөх гээд байна. Хаа нэгтээс энэ мөнгө чинь гарч ирэх нөө нүүрснээс л гарч ирэх бах та. Тэгж хэлээд байгаа юм. За сая